1943 онд Монгол Улсын төв театрыг улсын хөгжимт драматик театр болгосон ба ардын найрал хөгжимчид нь симфони найрал хөгжмийн зэмсгүүдийг анхлан эзэмшиж эхэлсэн цагаас Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн хөгжил ихссэн юм. Улсын хөгжимт драмын театрыг 1963 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн Улсын драмын театр, Улсын дөөр бүжгийн театр болгон өөрчилж бие даасан 2 театрыг байгуулсан түүхтэй. Ийхүү Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж 1963 оны 5 дугаар сарын 18-нд Чайковскийн Евгений Онегин дуурайр нээлттэй хийж байлаа. 1972 онд Улсын симфони найрал хөгжим, Улсын ардын дөөр бүжгийн чуулгын дэрэгдэх Соёл Эрдэнэ чуулга, радиогийн дэрэгдэх цахилгаан хөгжмийн хамтлагийг нэгтгэн Улсын филармоник анх байгуулж байв. Мэргэжлийн хөгжмийн урлаг Монголд нутагшаад удаагүй байгаа боловч Монголын олон мэргэжлийн хөгжимчид чин сэтгэл, хууршгүй хүчин зүтгэлээрээ сонгодог хөгжмийг сурталчлан таниулан тасралтгүй хөгжүүлсээр байна. Айлтаа оруулаад айлт 2 дугаар хэл чал орж идэх. 11-ийн өмнөх 4 такт. 1 2 1 2. За, галтергээд 2. Тэгээ. 2013 онд бичигдсэн. Тэгээд ерөнхийдөө хүүхэд ахгүй одоо цагаас хойш одоо миний яг чихэн тоногссон. Тэр галтригны яг локомотивтэй тэр юуны галтригны тэр дуу шуум тэр хөдөлгөөнийг хөгжмийн хэлээр илэрхийлэхийг зорьсон. За баярлалаа. Галтригны одоо энэ яг жигэд хөдөлгөөнийг дүрсэлсэн. Талын галтриг учраас ерөнхийдөө темп өөрчлөгдөхгүй байхаар бодсон. Жохон тайван. Галтриг дөнгөж хөдөлж яа тийм ээ. Тэр нь хөгжсөөр байгаа дараачихан одоо нөгөө хөгжих хэсэгтээ орно. Тэр үед бол бүр мөр дөржин ган зам дууны хэсэг хүртэл орж ирнэ. Дам дам дарам дарам тади дам дараратата. Тэгээ 13-аас тэр нөгөө хариулт нь орж байгаа ш. Тэрийг гой тодорхой хийчихвэл гоё болох юм. Удирдаач хүнийг харахаар зүгээр тайзан дээр гараад нэг дөхөр барьцсан савлж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ үүний цаана бол маш их хөдөлмөр хүс шингэсэн байдаг. Энэ хөгжмийг хүргэхийн тулд, амь оруулахын тулд удирдаач маань өөрөө хөгжимчдтэйгээ маш олон өдрөөр ажиллаж энэ уран бүтээлээ хүргэдэг байгаа. 2 такт. Хөгжимдөх урлаг нь болохоор миний бодлоор 5 элементээс бүтдэг болов гэж бодож байна. Нэгдүгээрт тэр хөгжмийг зохиож байгаа хөгжмийн зохиолч, хоёрдугаарт тэр хөгжмийн боловсролыг болгож байгаа хөгжмийн багш, гуравдугаарт хөгжмийг урлаж байгаа тэр урлаач, дөрөвдүгээрт нь болохоор хөгжимдөгч, хөгжимчин хүн өөрөө, хамгийн эцэст нь болохоор үзэгчд. Энэ бүхнээс энэ хөгжимдөх урлаг маань үүсэж байгаа. Гэхдээ бидний штрихэнд динамик юусоо нөлөөлөх ёсгүй.
ба пиано болгоод ба тийм урт эсвэл богино болохгүй шүү. За яг хിവэрэ. Чанар нь бол алдахгүй зүгээр аяархан чанга болж байна. 4 такт дахиад 27 гэнэ. 1 2 1 2. Үзэгчдэд хөгжмөө хүргэхийн тулд зохиолчийн зохиосон хөгжмийг оркестрийн хөгжимчдөөр дамжуулж амь оруулж үзэгчдэд өргөдөг байгаа. Тэгээд хөгжимчин болон өөр өөрийн мэдрэмжтэй, өөр өөрийн төсөөлөлтэй байгаа. Энэ мэдрэмжүүдийг бүгднийг нэг болгож, нэг зорилготой, нэг чиглэлтэй болгож энэ хөгжмөө амьдлуулах нь удирдаач хүний гол зорилго. Тэгээд энэ бүх юмыг болохоор бэлтгэл дээр бүх химнэл, бүх динамик, бүх хэллэгүүдээ цэгцэлж нэг мэдрэмжтэй болгож бэлтгэл дээр маш их ажилладаг байгаа. Энэ их бэлтгэлийн ард гарсны дараа бид нар үзэгчдээ бүрэн уран бүтээлийг хүргэдэг. Сүүлийн 3 ноот ба тийм том толгуурыг темпэд нь тоглоод үзье да. Сүүлийн 1 2 3 4 5 такт. Сүүлийн 5 такт явлаа. Ферматын дараагийн такт. 1 2. Оо за баярлалаа. Олондоо. Хөглөө орж ирээ. Yes. Энэ сонгодог урлагийг үнэлж байгаа юм байна тий. Одоо өшөө тааш чи олон улсын хэмжээний юм шүү дээ. Чи манайхыг манайхаар бодъё л тоо. Би бол одоо манайд аймагуудын соёлын ордон байлаа гэж боддог цалин адилхан. Бид нэр дэлхийн хэмжээний тоглож байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Өөр шүү дээ. Энэ чи дээ олон дүүрийн театр Монголд байхгүй. Нэг л байгаа. Ганцхан филармон байгаа. Ганцхан ардын дуу хөгжмөж болго байгаа. Энэ гурвыг бол өөдөнд татхад би бол боддгийн. Нэг хүн орохгүй. Нэг хүн орохгүй шүү дээ. Миний удирж байгаа. Яг энэ академик гэд нэртэй. Тийм. Үндэсний их жуулч Жош бүр том одоо нэртэй болсон тийм. Тэгээд зүгээр нэр өгөөд иж болохгүй шүү дээ. Яг үнэхээр тэнд ажиллаж байгаа хүмүүстэй ямар сэтгэлээр байж байгаа. Энэ статус нь ямар байна тийм байх ёстой. Тэгээд нэг газраа л ингэж байгаад тэрнээс ерөөсө гарч чадахгүйс байгаад байна. Бидний хувьд бол. Тэгээд би тэрийг өөрчлөх нь бол үзэгчд рүү хурж очиж тоглолтыг юм уу. Төлхөө хийх хэрэгтэй. Бидний бас нэг том алдаа бол ерөөсөө одоо ингэж аахгүй. Одоо биднийг ингэж улс хайцсан биднийг ингэж засаг төрийг харж үздэг. Тийм учраас бид нар ингэж амьдарч байна мó амьдарч байна гээл тэрэн дээр бүх анхаарлаа төвлөрүүлж ирсэн тийм. Тэгээд яваал байл бид нар яваал гэсэн. Тэгэхээр бид нэр ерөөсөө өөрсдөө энэ талаар юу хийх хэрэгтэй. Тэрийг л хийх хэрэгтэй. Өөр хүний гараа харж амьдрах. Тийм учраас бид нэр одоо Монгол улс концертын танхим байхгүй ч гэсэн одоо заавал тэр би барихын хүлээх биш тийм.
боломж байна. Тэр бүх газарт нь бид нар хүмүүст хөгжмийг хүргэж явах хэрэгтэй. Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн бэндийг хүргэе. Өнөөдөр өөр бүжгийн эрдэмтний театрын хөгжимчин ах эгчнэр та бүхэнд хөгжим тоглож сонсуулахаар ирсэн. Баяртай байна та бүхэнд олцсондоо. Хамгийн эхний удаа Монголынхаа хөгжмийн зохиолчдын хөгжмөөс танилцуулъя. Амьдын сүрэнгийн Хэнтийн өндөр уул гэж мэднэ те. Хил зориулсан Хэнтийн өндөр гэдэг аялгауг тоглож үзээ. Яа даа юу. Нэрээ ичдийн орон дээр та нар очиж тоглосон шүү дээ. Тий. Ямар санагдсан? Аюу гой санагдсан. Өшөө олон хүүхдүүд байсан бол өөр гоё байсан гэж бодож байна. Тийм. Хөр хүмүүс тий. Тий хүүхдүүд бол дуртай сонирхолтой хүүхдүүд байгаа үстэй. Байсан шүү дээ. Бид нар чинь зарим нь бүр огч сонсоогүй байгаа шүү дээ. Хизээж хараач уу? Хараачгүй тэгээд ингээ хийл очиод тоглоод ингээд ирэхэд зарим нь бол анзаарахгүй, зарим нь бол тэр дотроо маш их тий нөгөө юм би гэж бодож байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр чи заавал хүрэх ёстой байхгүй ч гэж. Хүний төлөөлөх хэрэгтэй. Ерөөсөө нийгэм чи хүний төлөөлөл байх хэрэгтэй. Тэгээд бол тэгвэл бүх юм нь өөрөө зөв урсаад явчих хэрэгтэй. Мөнгө нь биш хүн. Тэр хүнд мөнгө зарцуулах юм бол тэр хүн чинь өөрөө мөнгө хийгээд. Тэр чинь их зовоод шаардлагагүй шүү дээ. Байхгүй ерөөсөө өөрийг л гоё хөгжүүлчих. хүний төлөөлөл ингээд явуулах юм бол Монгол улс чинь хөгжил. Яг бидний бас нэг зоржсэн зүйл юу гэхээр сонгодог хөгжим сонгодог хөгжимчд одоо тэр зохиолууд бүх зүйлээ зөвхөн одоо театруудад ч юм уу те зааланд тоглохоос илүү бас яг тэр хөгжим хүрдэггүй газруудад явж очиж тоглох юмсан гэсэн мөрөөдөл байсан. Ичдийн орон гэдэг хүүхд хамгаалах төв яг дөнгөж суурэ тавиад баригдчихсэн. Тэгээ тэнд очиж тоглоход бол бид нар бас их ач жаргалыг авсан л та. Тэнд байсан хүүхдүүд бас ихэнх нь ер нь баг бүгдээ гэж бол утсан хөгжмүүдийг яг ингээд боттоор яг хажуунаас сонсож үзээгүй хүүхдүүд байсан. Зааланд ирэх хөлөөх юм бол хизээж ирэх байсан юм бөгмөд. Тэгэхээр бид нар бас аль болох хөгжим хүрдэггүй газар очиж хүрэх юмсан гэсэн зорилгоор тийш явж тоглосон. Өөрийгөө бас айгүй томоор бодож байгаа байхгүй. Тий, юм сурцаа. Тэгээд миний сурсан юм хин нэг хэрэгтэй байх гэдэг байна. Миний өмнө гадаад боловсрол эзэмшсэн хүн 30 жилийн өмнө байсан байна. Тэгэхээр 30 жилийн дараа би ирж байгаа гэж бас өөрөө хэрэгтэй хүн болох болов уу гэдэг шууд зорж ирсэн юм. Чи одоо 17-5 сард би даасан тайлан тоглолт хийхгүй. Тэр би даасан тайлан тоглолт би өмнө мэдээгүй л дээ. Тэгсэн чинь миний хийсэн тоглолт Монгол улсдаа хамгийн анхны удаа хийж байгаа мэржлийн кларнетийн би даасан тоглолт байсан байна. Тэгэхээр нэг жоохон тийм жоохон хоцрогдолтой талаас нь тийм хөгжлөн гэх юм уу. Төгсөөд Монгол
руу наашаа ирэх шалтгаан бас л дармаатай адилхан. Өөрөө нэг Германд тэр гоё сайхныг мэдэрсэн. Энэ хөгжимч бас ингэдэг юм бэ юм тий. Аль болох жоохон нээлттэй одоо тэр гоё сайхан талаас нь бас хараад мэдээд авчиж байгаа болохоор өөрийгөө бас нэлийн юм сурчаад байна гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ би чинь бас өөрөө тэнд сурахтаа яг Габой оркестрийн хөгжимчин, гацлал хөгжимчин тэрний хажуугаар Габой хөгжмийн багш гэдэг мэргэжлэр төгссөн байхгүй юу. Яг тэр зориудаар бүр багшийн хичээлүүдийг хажуугаар нь нэмэлтээр сонгож аваад би бүр зориуд бүр Монголынхаа Габойг бас нэг тий арай жоохон өөрчлөлт хийх юмсан гэдэг хүсэл эрмэлзлээр буцаж ирсэн. Хөгжмийн боловсрол гэдэг шиг бүх нийтийн боловсрол байх хэрэгтэй. Тэгээ одоо яг бүх нийтийн хөгжмийн боловсрол гэж байхгүй болохоор бид нэр мэргэжлийн хөгжмийн боловсролыг ярих нь утгагүй. Бүх нийтэд байхгүй байх чинь тий ганцхан мэргэжлийн болдог яриад байна. Тэгэхээр энийг мэргэжлийн хөгжмийг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу юм гэхээр ерөөсөө тэр бидний хийж байгаа ажлыг хүн болгон бас өөрийн бие дээр туршиж үзсэн байх шүү дээ. Тунгалгүй хашаанаас нэгэн нугас гарч ирлээ. ПЗ хашааныхаа хаалгыг онгорхоо оргисон байсан тул маш ихээр баярлсан нугас цөөрмийн усанд сайхан гэгчин шумбий даа гэж бодоод цөөрмийн зүг явлаа. Хүүхдүүд их хөөрхөн хүлээж авсан л да. Ягаад тэгэхээр 5 хөгжимчин маань 5 хөгжим тавуулаад 5 өөр амьтдыг төлөөлчихөж байгаа тийм ээ. 5 4. Тий, 5 4-тэй тэр. Сайн мэдсэн хүүхдүүд ээ. За, миний энэ барьж байгаа хөгжмийн зэмсгийг Габой хөгжим гэдэг. Энэ нь монголоор жимбүр гэсэн утгатай. Энэ бас модон үлгэр хөгжмийн төрөл багтдаг. Энэ үлгэрд Габой хөгжим маань нухсыг төлөөлж байгаа. Нухсыг илэрхийлнэ гэсэн үг. Гэсэн бидний ихтэй яг энэ тоглож байгаа гол санааны үгээр одоо нөгөө таны ирэлтгээр үзэгчтэй бид нэр өөртөө бэлдэж эхэлж байгаа байхгүй. Одоо юу гэдэг нь тэр хүүхдүүдэд одоо тэнд заалан сууж байгаа нэг 100 хүүхдийн за нэг 10 нь тэр хөгжмийг жоохон ойлгоод авлаа гэхэд дараа дараагийн тоглолтыг үздэг болох ч юм уу ингээ ирээд байдаг болох. Тэгээ ирээдүйдний 10 жилийн дараа 15 жилийн дараа бидний үзэгчд болохоо тийм сонгодог хөгжимд дурлах одоо сонирх хүмүүсийг бэлдэх зорилготой тийм ажил хийж. Орой бүгдээр нэг хүн болгон аян шууд хараад таньдаг тийм сонсоод таньдаг тийм аялал болох хэрэгтэй. Юу тоож болох вэ? Монгол юм шүү. Монгол зөвхөн Монгол аяг ямар хаа гэж. Ураас. Намаас хаалаад байж. Мэдчих ерөөсөө энерги шин. Тэнд ямар нэгэн тодорхой төгсөлсөн бодиттой юмыг төгсөлсөн утга бол байхгүй. Ерөөсөө энэ мэдэрхүйнүүдийн үүсгэж байгаа тэр энерги. Бидний энэ бие тэр хөгжмөнд дандаа нөлөө нь автаад бидний биеийн мэдэрхүйнээс болж биеийн бүтэц дандаа өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бид нар хөгжим тоглоно гэдэг чинь тэр хүмүүсийн төлөв байдлуудыг өөрчилж байгаа. Төлөв байдал нь өөрчлөгдөх юм бол тэр хүмүүсийн хандлага нь өөрчлөгдөж байна. Амьдралдаа хандаж байгаа. Идэвхтэй амьдрах уу, идэвхгүй амьдрах. Олон янзын хандлага байна шүү дээ. Энийгээр бид нэр хөгжмөөр дамжиж дандаа ингэж бид нэр өөрчлөгдөж байгаа байхгүй. Энийг бид нэр өөрсдөө бас хөгжүүлж байгаа. Би жоохон яаж болохоо яг дотроо нь төвчээр заавал батлаа. Тэгэхгүй жоохон хурдцаар бид жоохон гэж байна. 10 доллар
ард түмний соёлжуулах ёстой хүмүүс ч юм бид нар шүү дээ. Тэгээд бид нэр хөгжимчд өөрсдөө ингээд өөрсдөө вакуумжуулаад тусдаа орчинд амьдраад байгаа юм. Өөрсдөө тэр яг юу хийх ёстой гэдэг мэдэх явцсан. Бидний одоо ихэнх хөгжимчид бидний урлагийн хүмүүс юу хийж байгаа гэвэл өөрөө бусдад таниулахыг хэлж. Тэрнээс одоо энэ нийгэмд бидний хэрэгцээ байна уу гэдгийг ерөөс авч үзэх. Одоо яг хараад байхад бол бидний хэрэгцээ нийгэмд яг байхгүй. Яг л бид нэр тэр өөрсдийнхөө ажил мэргэжлэр тэр хэрэгцээг бий болгох. Хүнд энэ бидний тоглож байгаа хөгжимч яг тийм хэрэгтэй зүйл биш байна. Бид нар яах ёстой вэ? Эхлээд хүмүүст хэрэгтэй болох хэрэгтэй шүү. Өнөөдөр Итгэл оркестрийн маань их улсын хөтөлбөрийн 4 давхарт бусад уран бүтээлчдтэйгээ хамтраад нэгэн концертыг тоглолоо, богино хэмжээний концерт. Өнөөдөр ингээд залуу хөгжимчтэйгээ цуг тоглосон сайхан байлаа. Энэ гадаадд сургуульд төгсөж ирсэн болцоо ийм хөгжимчид. Ер нь манай Монголын урдаа байх сайхан залуу хөгжимчтэй биднэртэйгээ тоглосноо баярлж байна. Таатай байна. Хоёр хүн тоглосон ч 3 хүн тоглосон ч тэр зохиол нь 2-3 хүнд зориулж бичигдсэн зохиол байлаа гэж бодоход мэдээж бид нэг ойлголцох түвшин дээр очих хэрэгтэй. Яг нэг түвшинд байх хэрэгтэй. Тэр нь юу гэсэн үг гэхээр өөрсдийнхөө өгсөн партууд, зохиолуудыг текстийн хувьд маш сайн мэдчих хэрэгтэй. Энийг мэдсэний дараа хоол ярих уу, спорт ярих уу, эсвэл урлаг ярих уу, уран зураг ярих уу тэрэн дээрээ тулгуурж мэдрэмж нь цаашаа илүү нарийн түвшинд авчирдаг гэх юм уу да. Энэ бол хөгжмийн хувьд мэдрэмж нь хамгийн сүүлд ерөнхийдөө яригдах асуудал гэж хэлж болно. Заавал чи бай. Сургуулийг төгсөөд одоо буцаад эргээд сургуульд багшлахаар хүсэлтэй гаргасныг харж байна. Нийтдээ бараг тэгээд 22-3 жил мэргэжлэрээ суралцчихсан. Одоо багшлах гэж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг миний нэг санаа зовоож идэг нэг асуулт байдгийг асуудал. Хөгжимчин багш хоёр юугаар ялгаатай вэ? Та хоёр мань багшлах ор сургах одоо тэр сурган хүмүүж идэг арга зүйд өөр нь ихэр суралцж нэвтэрсэн байд. Энэний талаар ихэр судалсан. Миний хувьд нэг их тийм том ялгаатай зүйл биш баг. Тэгэхдээ мэдээж нөгөө нэг ялгаатай зүйл нь юу гэх юм бол хүүхдүүдтэй олон янзаар зохиолыг ойлгуулах эсвэл тоглох аргыг ойлгуулж учруулах тийм тал дээр л илүү суралцах ерөөхдөө тийм бодолтой байгаа. Тэрэн дээр илүү туршлагаж авах тийм бодолтой байгаа. Тэгсээс яг нөгөө сайн хөгжимчин эсвэл багш хоёрын хооронд нэг тийм том ялгаа байхгүй гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл хөгжимчин коллежийн багш нарын заах арга зүй, Италийн багш нарын заах арга зүй хоёрт ялгаа гарснаа. Тэрэн дээр ажиглалт хийсэн үү? Нэг их ялгаатай зүйл бол байхгүй. Гэхдээ юу зохиолын
олон янзын зохиол, олон төрлийн, олон жанрын тийм зохиол өгснөр ерөөхдөө миний хувьд бол тэр айгүй их ялгаатай байсан. Эсвэл яг нөгөө явагдах зарчим бол ерөөхдөө яг ижлэхэн ганцаарчилсан. Тэгээд нөгөө нэг техникийн хувьд ч гэсэн ерөөхдөө бол нэг их тийм том ялгаатай зүйл бол байхгүй. Мэдээж ийм сайхан бэлтгэгдээд ирсэн хүмүүсээ сургуультай багшаар авах нь бол манай сургуулийнхад нэр төрийн хэрэг. Гэхдээ нэг зүйл санаа зовж байна. Мэдээж та хоёр маань одоо залуу хосууд байна, тийм ээ? Энэ залуу хосуудад маань өнөөдөр сургуулиас олгогдож байгаа төрөөс олгогдож байгаа багшийн цалингийн тухай мэдээ судалсан байх. За энэ тал дээр бол та хоёрын бодол маань мэдээж тодорхой хэмжээнд шийдэгдээд ирсэн гэж ойлгож байгаа. Үнзөө Хөгжим гэдэг чинь одоо нийгмийг өөрчилж чадах тийм том хүчтэй зэвсэг аа шүү дээ, тийм. Тэгээд энийг хүүхдүүдэд үлдээж багшлна гэдэг бол аюу том байгаа болохоор санхүүгийн тулд их тийм асуудал биш гэж бодож байгаа. Хүсэл эрмэлзлийн сонсоод үнэхээр баярлж байна. Сургуультай тавтаа морил. За баярлаа. Баярлаа. Миний хамгийн чухал зүйл нь юу гэхээр угаасаа нэг зохиол штэ энэ чинь тийм хоёр хөгжим хамтдаа тоглож байгаа бүтээж байгаа нэг зохиол. Тэгээд энэ үйлбэрийн хамгийн гол зорилго нь энэ болж штэ. Энд хүрэх зам тэгээд хоорондоо нэгнийгээ сонсохгүйгээр тэгээд би энийг түрүү хэлсэн штэ. Си, ла, до, шикс энэ дөрвөн нот 3 удаа давтагдж байгаа. Тэрийг давтагдах болгонд нь өөрөөр хийгээд штэ. Чи энийг сонсохгүйгээр тэр төгөл дөрөвний партыг мэдрэхгүйгээр ерөөсөө энэ чиний энэ гол аялгауч нь чамдаар байгаа гэсэн байж ч энэ аялгауч нь төгөл дөрөвийн партид нийцэхгүй бол ямар ч үр дүн өгсөн. Ер нь бол хүн мэдрэх гэж амьдардаг. Тэгэхээр тэр тодорхой мэдрэмжийг хамтдаа бүтээн гэдэг бол ерөөхдөө гайхамшигтай зүйл. Хамтдаа ажиллана гэдэг маань ерөөхдөө миний бодлоор юу гэсэн үг вэ гэхээр сонс сурна гэсэн үг. Дан ганц ярих биш, дан ганц сонсох биш, дан ганц тоглох биш. Ерөөхдөө энэ харилцсан нарийн зохион байгуулалттай гэх юм уу зүгээр мэрэгжлийн үгээр ярих юм бол урлаг бол маш нарийн зохион байгуулалттай бэлтгэл маш их шаардагдсан. Тэрийг уралж байгаа хүмүүс нэг мэдрэмжтэй, нэг бодолтой, нэг санаатай байж иж энэ мэдрэмжийг ерөөхдөө гаргаж чадна. Тусцсан. Хичээлээ тусчлаа. Чада камерыг хичээлээ. Яа болов? За би төлбөрийг өгч чад. Бас хичээлээ хичээлээ. Чамаас төлөв гарч байгаа юм шиг. Чи төлөв үү гав? За баг. За баг. Асамана. Аюун. Ой, хавсай. Чад ирлээ. Очичээдээсээ ирэл. Одоо автобус ил. Аха. Оргил давтж гэнэ үү? Тавтаж байгаа. Тийм. Таны ажил яг гэх вэ? Шалгалт эхэлжээл ихтэй л. За. Шата манай нөхөртэй танилцсан нэрээ танилцсан шүү. Сайн байна уу? Сайн байна. Манай ихнэр сайн багш болсон гэд яриадсэн. Юусоо уулж дамждаггүй. Итали сурвалж өгсөн байлаа. Тий. Та надад тоглож үзүүлээч. Ой за тий.
шиг хилэрч байгаа нар цацраад одоо яг нэг тийм сайхан мэдрэмж жишээлбэл энэ хүүхдүүд байгаа шүү дээ. Энэ одоо яг зориггүй яваад байгаа хүүхдүүд юм. Тэр яг хөгжмөөрөө дамжуулаад хөгжмөөрөө дамжуулаад гоё агаар мэдрэмжийг түгээн тэгээд чинь бас нөгөө нэг сонсоод хүлээж авах ертөнц хүний мэдрэмж шал өөр шүү дээ. Тэгээ бодоод бас ингээд гоё зоригтой тийм зүтгэлтэй итгэлтэй ч болж болох юм. Гоё нар шиг цацраамаар санагдав. Би л аав нүддэгдэн шүү дээ. Ингээл миний чид хоёр үеийн хүүхдүүдтэй ингээл хичээлээ тарчаад бисийг тоглоо. Тэгэл альскул тэгэл бүр муухагаар ярихад тэгэл арх там хэрэглээл шоодол явдаг шүү дээ. Тэр хүүхдүүдэд би зориг байхгүй. Тэрнийхээ оронд өөрт хэрэгтэй ядаж урлагийн хүн биш юм ахад хичээлтэй хаандаа тий. Альскул өөр ямар мэрэгжил сонгох вэ гэдэгтээ бодоод тэрнтэй амар тууштай. Ямар ч зориггүй тэгж тоглож гадуур тэнж явжсэн хооронд зоригтой өөрийнхөө хүссэн зоригтой тий мөрөөдөлтөд өөрхийн төлөө тэр тууштай яваасаа гэж. Хөгжим гэдэг чинь хэн одоо эзэмших ёстой юм бэ гэхээр зэрэг хэн ч эзэмшиж боддог. А гэхдээ шалгуурыг давж эзэмшинэ. Зүгээр ингээд дайралцсан хүн болгон энэ урлагт тэнцдэггүй. Тэгээд тэр чинь мэдээж хэрэг эсэтийн шалгалтаас эхлээд шалгалтанд орж ирээд тэр хүмүүс чинь ямар мэдрэмжтэй байна уу, тэр сургалтын явцанд юу авч яана уу. Энэ бүх юунуудаас чинь шалтгаалаад ингээд хүн ямар гэр бүл төрсөн, одоо аав ээж нь ямар ажил хийдэг тэр ерөөсөө чухал биш. Ерөөсөө том шалгуур болоод тэр хүнд хэр зэрэг авьяас байна. Авьяасыг дагаад тэр хүний дотоод ертөнц чинь энэ хөгжмийн урлагаар ингээд гараад ирдэг. Тэгээд энэ гард ирсэн юм чинь одоо бид нар чинь өнөөгийн төвшөнд бол харьцангуй нөгөө нэг чуулгаараа дамжуулаад асар их нөгөө нэг нийгэмд ингээд хүртээмжтэй үйл явдал явуулаад байна шүү дээ. Тэгэхэд чинь тэр чинь болвол тэр хувь хүний дотоод ертөнцтэй шууд холбоотой байхгүй. Тэр хувь хүний дотоод ертөнц чинь тэр бүтээлүүдээр дамжиж маш их хэмжээнд ингээд хөгжиж байна да. Тэгэд хөгжлийн явцад тэр хөгжлийн чинь өндөрлөг цэг нь тоглож байгаа хүн чинь өөрөө байж байгаа юм аа. Тэгээд тэр өөрөө хөгжлийн өндөр цэг төрөнгүүт тэр цэгээр чинь дамжуулаад ард түмэн цацгаар чинь зэрэг тэр хөгжмийн чинь үн цэн ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэгээд цаа талд нь бичсэн хөгжмийн чинь суутан бичсэн гэдэг дээр гол нууц нь байгаа юм. Тэгээд нэг зүгээр нэг тохиолдлын хөгжим эднэр байдаг л да тэр нэг бодох юм бол суутангуудын бүтээл гэдэг чинь тэр маш их ухаантай хүн бичсэн байна. Тэр маш их ухаантай хүн бичсэн учраас тэр бүтээл мөнхийн настай байна. Мөнхийн настай бүтээлийг өндөр чадвартай хөгжимчд ингээд тоглохоор зэрэг тэр бол юутаач зүүрлшгүй хүнд одоо хүрдэг хүний одоо нэг оюун санааны том баялаг гэж байдаг шүү дээ. Энэ баялаг бол зөвхөн тэр хувь хүмүүсийн өмч биш ээ. Энэ бол нийгмийн өмч юм аа.
Ийм болоод дэндүү ойлж байгаа юм шүү. Зүгээр биш. Маргааш чухал хэлсэн юм чи бид нэрс. Давтъя гэж бодоод одоо нөгөө автобус зогссон гэр хол явна. асуудалгүй. Хэм яриад алдчих шүү. Хэм яриад зэрэг алхах чинь. Би нэр гоошоо авсан шүү. Гоошоо. Эдгүүлээ. За, хөөчрөнөөс аа. Башта. За баярлалаа. Йоо, хат. Чүстэн бисэн. Жохо өсцөөс. Гайвтан шүү дээ. Тийм ээ. Гайвтан шүү дээ. Одоо бид нэр энэ сургууль хийж байгаа бүтээлээ хинт тоглож өгье гэж та нар бодож байна уу? За хүлгээ хэлдэ. Бид тоглож гонёглож байгаа хүмүүс тоглож өгөөрэй. За өөтгөрлөж гонёглож байгаа хүмүүст энэ их сайхан санаа юм аа. Тэгэд үнэхээр бид нэр өөтгөрлөж гонёглож байгаа хүмүүсийн одоо сэтгэлийг эзэмдэх хөглөхийн тулд маш их ууггүй шургуу хөдөлмөрлөж тэднэрт хүргэх ёстой. Ойлгосноо хүмүүс үү? Том мөрөөдөөд том мөрөөдснийхөө хэрээр яг одоо маргааш их хүлээхгүйгээр ингэж эхлэх нь айгүй зөв шийдвэр. Би та нар ингэж яриад байдаг штэ. Та нар том юм байгаа. Энийг ерөөсөө гаргаж ирээ. Ерөөсөө өөрсдөө мэддэхгүй том юм та нарт байж идэг. Тэгээ миний одоо залуу наснда алдсан юм гэх юм бол ерөөсөө тухайн үе чинь ингэж ичдэг явдал байсан байхгүй юу? Ичснээс болоод өөртөөсөн том нууцаа яг цагт нь гаргаж чадаагүй. Ийм алдааг та нар дээр давтан гаргахгүй гэж ингэж бодож явдаг байхгүй. Бас тэгэл найруулга энэ төр бид нэр хийгээ. Тийм. Та нар одооноос юм хийгээ. Тийм. Тэгтээ үнэлтэй. Чинийх юу вэ? Юу байгаа юм. Юу аа. Хөөглөж чинийх санс. Миний мөрөдлөө гяхтай хүм болгонтой адилхан мөрөдөл. Тэгээ бүгднгээс нөөрлөлтөө. Тэгээ юу гэдэг юм. Амар чадварлаг хөгжөвчм болох гэж явж байгаа. Тэгээ уусаа чи дээр ч адилхан мөрөдөлтэй. Тэгээ нэг нь өөр шүү дээ. Тэгээ тэрнийхээ төлөө одоо тэгэл ингээл орой цаг хуйлаа тавтаал явж байгаа. Мөрөдлийн төлөө ингээл явж байгаа чинь. Ер нь тэгээд агшаа хүн мөрөөдөлтэй, хүсэл тэмүүлэлтэй тэрэндээ тууштай байна гэдэг амьдралын үнц юм шээ, тий? За наашаа харж. Маргааш бидний өмнө маш өндөр хариуцлагатай тоглолт хүлээж байна. Хөөе нөхдүүдээ хөдлөх цаг болоод байна штэ. Нэг юун дээр яагаад ингэ 4 хүн овоорчод байгаа юм? Наа чи 3. Энд чи 3 л хангалттай штэ. Тэгэд юмаа хуваарлаач штэ. Нөгөө нэг толгойгоо ажилуулахгүй одоо явах цаг болчиход ах чинь байгаад ах юм. Энэ бол бидний хувьд бол маш их нэр төрийн хэрэг. Хариуцлагатай, өндөр хариуцлагатай. Өнөөдөр гэртээ ард сайхан амраад, маргааш хөгжмөө задлаад, бэлэн болгоод нүүлээ.
1937 оны 9-р сарын 15-наас Монголын анхны урлагийн сургууль 30 сурагчтай үүдээ нээж байсан нь өдгөө 2017 онд Монгол Улсын консерватур болон өргөжсөн байна. Монгол Улсын консерватур нь үүсэн байгуулагдсанаас хойш урлагийн чиглэлээр 7000 гаруй мэрэгчлэлтэн бэлтгэн гаргасан байдаг. Монгол Улсын нийт урлагийн салбарын мэрэгчлэлтнүүдийн 70 гаруй хувь, мэрэгжлийн хөгжимчдийн 90 гаруй хувь нь тус сургуулийг төгссөн байна. Монгол Улсын консерватур болон Монгол Улсын мэрэгжлийн хөгжмийн байгууллагууд нь улсын төсвийн санхүүжилтаар үйл ажиллагаагаа явуулдаг ба мэрэгжлийн хөгжимчин багш нарын дундаж цалин сарын €250 байна.